Сайн байцгаана уу? Би та бүхэндээ зориулсан бас нэгэн сонирхолтой маш гоё видео контентын анхны дугаарыг хүргэж байгаадаа маш их баяртай байна. Энэ цуврал видео контент юу вэ гэвэл Kano English буюу кино үзэнгийн англи хэл сурцгаая гэсэн контент. Өнөө үед англи хэлгүй байна гэдэг маш том сул тал болоод байгаа. Ажлын талбарт бусдаас дутуу үнэлэгдэх, аливаа мэдлэг мэдээллийг баг олж хүртэх, тэдгээрийг гүн гүнзгий судалж чадахгүй гих мэтчлэн. Ер нь бол хүн бүрэл англи хэлийг тодорхой түвшинд сурах хүсэл эрмэлзлэл зорилготой байдаг. Гэхдээ энэ дунд ажил төрөл хичээл ном ихтэйгээс болоод хэл сурхаа хойшлуулах ч юм уу эсвэл хэлний төвүүдийн сургалтын төлбөр өндөр байдаг болохоор сурч чадахгүй тусын асуудал бэрхшээлтэй хүмүүс маш их байгаа. Тийм болохоор би та бүхэндээ энэхүү контентийг хийж хүрэхээр шийдсэн юм. Миний хувьд Америк явахаас өмнө Монголда сургалтын төв сурч дөрмийн хичээлүүдийг олон үзхийхээ хажуугаар хуваарь кино, телевизийн цувралуудыг сабтайтлтай үзэж тэндээс амьдралд өргөн хэрэглэгддэг өгүүлбэрүүдийг нь болон үгнүүдийг нь бичиж тэмдэглээд цээжилдэг байсан. Тэгээд Америкт очиод сурч амьдарч байхад тухайн кинонуудаас сурч авсан өгүүлбэрүүд маш их тус дэм болж байсан. Хэлний экспертүүдийн үзэж байгаагаар бол энэхүү киногоор дамжуулан хэл сурах арга нь long term effect буюу удаан хугацааны нөлөөлөл үзүүлэхүйц маш үр дүнтэй арга гэж тодорхойлсон. Энэхүү аргаар суралцсанаар ярианы болон сонсголын чадвараа хөгжүүлээ зогсохгүй, үгсийн сангаа арвжуулах, тухайн үгсийн дуудлагыг зөв дуудаж сурах, дөрмийн хичээлүүдэд баттгах, тухайн улсын соёлын ялгааг таньж мэдэх, мөн хар ярианы үг хэллэг болон хошигнолуудыг ойлгох гих мэтчлэн олон давуу талтай. Тэгээд уг контентээ илүү баялаг болох үднэс нэмэлтээр ярианы хичээл, сонирхолтой зөвлөгөө, үг хэллэг, илэрхийлэмжүүдийн талаар оруулахар шийдсэн. За ингээд бид эхний дугаараараа Titanic киног хэсэгчлэн үзэж амьдралд хэрэгтэй харилцан ярианд түгээмэл ашиглагддаг өгүүлбэрүүдийг болон шинэ үгсийг биш тэмдэглэж авахаас гадна зарим нэгэн чухал дуудлагын талаар үзэх болно. Мөн уралсан үедээ ашиглаж болох 15 үг хэллэгүүдийг бүгдөө шинээр сурах болно. Та бүхэнд маш их таалагдсан байхаа гэж найдаж байна. Та бүхэн бас бидэнд урам хайрлаад энэхүү сугийг маань subscribe хийгээрэй. За, дэвтэр үзгээ бэлдээрэй. Ингээд хичээлдээ орцгоё. Don't do it. Stay back. Don't do it. Битгий инг. Мөн үнтэй адил утга. Don't do that. Битгий тэг. Stay back. Хоошоо бай, хол бай, зайгаа барь. Ерөнхийдөө stay back гэсэн хэллэгийг аюулгүй байдлын шалтгаан дээр хэрэгэлдэг. Зарим тохиолдолд захиран тушаах үгэн аясаар илэрхийлэгддэг. Don't come any closer. Come on. Just give me your hand. I'll pull you back over. No, stay where you are. Don't come any closer. Битгий ойрт. Just give me your hand. Надад гараа өгчих. За энэ өгүүлбэрээс бүгдээрээ give me гэдгийг ярианд хэрхэн хийж дууддаг болохыг нь харцгаая. Give me. Давтаа дуудаарай. Give me. Just give me your hand. Just give me your hand. Гэхдээ бичгийн хэлэнд give me гэж хэрэглэж болохгүй, зөвхөн ярианд ингэж хэрэглэнэ гэдгийг анхаараарай. I mean it. I'll let go. I mean it. Би үнэнгээсээ хэлж байна шүү. Эсвэл би тоглоогүй шүү гэж орчуулж болно. Let go. Тавьж явуулах, зөнд нь орхих, байгаагаар нь байлгах. Зарим тохиолдолд аливаа үг хэллэгнүүд шууд утгаараа орчуулагддаг. Нөхцөл байдал болон агуулгаас шалтгаалаад өөрөөр орчуулагдаж болно. Киноны тухайн сцен дээр бол I'll let go гэдгийг би үсэрлээ гэж орчуулна. No, you won't. What do you mean, no, I won't? Don't presume to tell me what I will and will not do. You don't know me. You won't. Чи тийхгүй. What do you mean? Юу гэсэн үг юм бэ? Эсвэл ямар утгаар гэж орчуулагдаж болно. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ what do you гэдгийг ярианд хэрхэн хийж дууддаг болохыг нь харцгаая. What ya? Эсвэл what you? What you mean? What you mean? Та өөрт аль тохиромжтой тааламжтай байгаагаар нь хэрэгжилж болно. You don't know me. Чи намайг мэдэхгүй. Эндээс бүгдээрээ don't гэдэг үгийн дуудлагыг авч үзье. Ярианд хурдан хэлэхдээ don't гэдгийн арын T үсгийг дууддаггүй. Жишээ нь done. You don't know me.
You don't know me. Эсвэл бүр хурдан хэлэхдээ You don't know me. You don't know me. Do you love him? Pardon me? Do you love him? Do you love him? Чи түүнд хайртай юу? Pardon me. Өршөөгөөрэй. Бүгдээрээ дараагийн ярианы хичээл дээр sorry, excuse me болон pardon me гурван ялгааг тусгаалan авч үзэх болно. You're being very rude. You shouldn't be asking me this. Well, it's a simple question. Do you love the guy or not? You are being very rude. Чи маш бүдүүлэг ажиллаж байна. За энэ өгүүлбэрээс бүгдээрээ rude гэдэг шинэ үгийг сурцгаая. Rude, бүдүүлэг, балмад, зэрлэг. За мөн энэ өгүүлбэрээс онцлох нэг зүйл бол being. Бүгдээрээ be болон being хоёрын ялгааг авч үзье. You are rude. Чи бол бүдүүлэг. Энэ нь чиний ерөнхий зан характер бол илдэг биш бүдүүлэг бөгөөд чи байнга л бүдүүлэг байдаг гэсэн утга санааг илэрхийлнэ. Харин you are being rude. Чи бүдүүлэг ажиллаж байна. Энэ нь чи магадгүй илдэг хүн, гэхдээ зөвхөн энэ нөхцөл байдал буюу яг одоо бүдүүлэг ажил цагнад байна гэсэн утгыг илэрхийлнэ. It's a simple question. Энэ бол энгийн асуулт. Do you love the guy or no? Чи тэр залуудаа хайртай юм уу, үгүй юм уу? This is not a suitable conversation. Why can't you just answer the question? This is not a suitable conversation. Энэ тиймч зохимжтой яриа биш. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ хоёр шинэ үг сурч авцгаая. Эхнийх нь suitable. Тохиромжтой, таарамжтай, зохимжтой, таарсан, нийцсэн. Хоёр дахь нь conversation. Харилцан яриа, албан бус яриа хэлцээ. Why can't you just answer the question? Чи яагаад асуултанд хариулж чадахгүй гэж? This is absurd. You don't know me and I don't know you and we are not having this conversation at all. This is absurd. Энэ чинь байж боломгүй зүйл. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ absurd гэсэн шинэ үгийг сурцгаая. Absurd, утга учиргүй зүйл, байж боломгүй зүйл, шал дэмий, хөгийн, инээд хүрмээр absurd урлаг. You are rude and uncouth and presumptuous and I am leaving now. Jack, Mr. Dawson, it's been a pleasure. I sought you out to thank you and now I have thanked you. And you've insulted me. Well, you deserved it. I'm leaving now. Би одоо явлаа. It's been a pleasure. Маш их таатай байлаа. You have insulted me. Чи намайг доромжллоо. You deserved it. Чи үнийг хүртэх хэрэгтэй. You're not to see that boy again. Do you understand me? Rose, I forbid it. Oh, stop it, Mother. You'll give yourself a nosebleed. You are not to see the boy again. Чи дахиж тэр хүүтэй уулзахгүй шүү. Do you understand me? Намайг ойлгосон уу? I forbid it. Би үнийг хоригдж байна. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ forbid гэдэг шинэ үгийг бичиж авцгаая. Forbid, хориглох, хорих, цээрлэх, эсэргүүцэх. This is not a game. Our situation is precarious. You know the money's gone. This is not a game. Энэ бол тоглоом биш. Our situation is precarious. Бидний нөхцөл байдал тодорхой бус байна. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ хоёр шинэ үгийг сурч авъя. Эхний үг нь situation, нөхцөл байдал, төлөв байдал, дүр зураг. Хоёр дахь үг нь precarious, найдваргүй, аз туршсан, тодорхой бус, эрсдэлтэй. Of course I know it's gone. You remind me every day. You remind me every day. Та надад өдөр болгон сануулдаг. Your father left us nothing but a legacy of bad debts hidden by a good name. That name is the only card we have to play. I don't understand you.
It is a fine match with Hockley. It will ensure our survival. Your father left us nothing. Аав чинь бидэнд юу ч үлдээгээгүй. I don't understand you. Би чамайг ойлгохгүй байна. How can you put this on my shoulders? Why are you being so selfish? I'm being selfish. Do you want to see me working as a seamstress? Is that what you want? Why are you being so selfish? Чи яагаад ингэж хувиа хичээгээд байгаа юм бэ? Энэ өгүүлбэрээс бүгдээрээ selfish гэдэг үгийг сурцгаая. Selfish. Аминж, хувиа бодсон, амиа хичээсэн. Is that what you want? Чи үүнийг хүсэж байгаа юм уу? Jack, this is impossible. I can't see you. I need to talk to you. No, Jack. This is impossible. Энэ боломжгүй зүйл. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ impossible гэдэг шинэ үг тэмдэглэж авцгаая. Impossible. Боломжгүй, бүтшгүй, биелшгүй. I can't see you. Би чамтай уулзаж чадахгүй. I need to talk to you. Би чамтай ярилцах хэрэгтэй байна. No. Jack, I'm engaged. I'm marrying Cal. I love Cal. I'm engaged. Би сүү тавьсан. I'm not an idiot. I know how the world works. I've got $10 in my pocket. I have nothing to offer you, and I know that. I'm not an idiot. Би тэнэг биш. I have got $10 in my pocket. Миний халаасанд $10 л байна. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ box гэдэг шинэ үгийг сурч авцгаая. Энэ үгийн үндсэн утга нь бол earbook. Гэхдээ Америк сленгээрээ буюу хар ярианд энэ долларыг илэрхийлдэг. Жишээ нь I have a $50. Надад $50 байна. I have nothing to offer you. Надад чамд санал болгох юу ч байхгүй. I don't think so. I don't think so. Би тэгж бодохгүй байна. It's not up to you to save me, Jack. You're right. Only you can do that. I'm going back. Leave me alone. You are right. Чиний зөв. Leave me alone. Намайг тайван орхи. I'm not going without you. No, you have to go. Now. No, Jack. I'm not going without you. Би чамгүйгээр явахгүй. You have to go. Чи явах ёстой. Get in the boat, Rose. No, Jack. Yes. Get on the boat. Yes, get on the boat, Rose. Get in the boat. Зевэнцүү. Oh my God, would you look at you? You look of fright. Here. Put this in. Come. Look at you. Өөрийгөө хардаа. Go on. I'll get the next one. No, not without you. I'll be all right. Listen, I'll be fine. I'm a survivor, all right? Don't worry about me. Now go on. Don't worry about me. Надад бүү санаа зов. It's getting quiet. It's getting quiet. Чимээгүй болж байна. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ quiet гэдэг шинэ үгийг сурцгаая. Quiet, аниргүй, намгүм, чимээгүй, тайван, дүлгөөн, намун, тогтун. I'm so cold. Listen, Rose. You're gonna get out of here. I'm so cold. Би маш их даарч байна. You are gonna get out of here. Чи эндээс гарах болно. I feel my body. Winning that ticket, Rose, was the best thing that ever happened to me.
It brought me to you. And I'm thankful for that, Rose. I'm thankful. I can't feel my body. Би биеэ мэдэрч чадахгүй байна. Best thing that ever happened to me. Надад тохиолдсон хамгийн сайхан зүйл. It brought me to you. Энэ намайг чам дээр авчирсан. I am thankful. Би талархаж байна. Ингээд бүгдээрээ найруулагч Джеймс Кэмероны бүтээл Титаник киног үзэж амьдралд түгээмэл хэрэглэгддэг 55 өгүүлбэрийг бичиж тэмдэглэж авлаа. Тэгээд миний зүгээс нэмэлтээр дугаар болгон дээрээ дөрмийн хичээл бас оруулах бодол бол байна. Ямар ч тач та бүгдээс эхлээд сан сонсч байгаад яг оруулах хэсгээ шийдье. Тэгэхээр та бүхэн дөрмийн бүх хичээлүүдийг үзэх сонирхолтой байвал комент хэсгээр өөрсдийн бодлоо хуваалцаарай. За ингээд бүгдээрээ дараагийн хэсэгт орцгоё. Ууралсан үедээ ямар үг хэллэгүүдийг ашиглаж болдгийг сурцгаая. It's none of your business. Энэ чиний асуудал биш. Чамд ерөөсөө хамаагүй. Shut up. Аматат дуугүй бай. Leave me alone. Намайг тайван орхи. Are you kidding me? Чи надаар тоглоод байна уу? Whatever. Юу ч байсан. Cut it out. Үүнийгээ зогсоо. I'm upset. Би бухимдаж байна. Who do you think you are? Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Watch your mouth. Үгээ бодоорой. You are not listening to me. Чи намайг сонсохгүй байна. That's enough. Хангалттай. Stop it. Бол. I don't want to talk to you. Би чамтай ярмааргүй байна. So what? Тэгээд юу гэж? Who says? Хэн хэлж байна? Ийхүү бидний бэлдсэн кино English видео контентын маань анхны дугаар та бүхэндээ хүрлээ. Та бүхэнд таалагдсан бол subscribe дарахаа бити мартаарай. Мөн хонхон дээр дарж дараагийн сонирхолтой бичлэгүүдийг маань цагаалталгүй үзэх боломжтой. За ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.